Төмөр зам болон хурдны авто замын хориг хашааны MNS-72 2024 үндэсний стандарт 2024 оны 5 дугаар сарын 22-нд батлагдаж, өргөст хашааг стандартын дагуу сольж шинжлэх ажлыг эхлүүлээд байна. MNS-72 2024 стандартаар хийгдсэн хашаа ямар байх вэ? Хориг хашаа газрын гадаргаас дээш 1200 мм өндөртэй шонд хэцлэн татсан 5 игнээ зэвэрдгүй ган хөндлөн утаснаас бүрдэх бөгөөд игнээ хоорондын 250 мм зайг 50x50 мм сэтгэн тороор битүү торлож, дээд доод хөндлөн утсыг цагаан өнгийн винил эсвэл гэрэл ойлгодог материалаар бүрснээр үзэгдэх байдлыг нэмэгдүүлнэ. Хориг хашааны материалыг гадны нөлөөнд тэсвэртэй, удаан эдлэгээтэй, засвар үйлчилгээ хийх боломжтойгоор шийдсэний дээр хийцэллийн хувьд зэрлэг амьтдад ээлтэй байхаар загварчилсан байна. Хашааны гадаргуу гөлгөр тул зэрлэг амьтад ямар нэг аюул эрсдэлгүйгээр харайх болон шургах боломжийг олгож байгаа юм. Зэрэгцэн амьдрах дэлхий. Бид зэрэгцэн амьдрах боломжтой.